сэтгэлээрээ дүүрэн байхын тулд багаас нь хайраар дүүрэн өсгөх хэрэгтэй. Ингийн тулд яаж игээд л гар хурж болохгүй. Ээж аав болвол хариуцлага ухамсарлаад тэр хэмжээ хязгаарыг бас тогтоож өгч явах хэрэгтэй. Хүүхдтэй ойлголцохыг хүсвэл тэр хүүхдийн насанд очиж сэтгэх хэрэгтэй. Сайн бацхан уу? Азхар номын ихтлгүүрээс бэлтгэн хүргэдэг кафе дээр нэвтрүүлгийн маань дараагийн нэг шинэ дугаар та бүхэн төрөхөд бэлэн болоод байна. Энэ удаа бид ярилцахаар Хөөрхөн шар шувуу судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч, зам үнээс баг сургуулийн захирал Төмөрзэй ах шиг ирсэн байна. За авирлага хүлээж авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За сүүлийн үеийн сонин сайхан Төмөрзэй ах шар юу байна вэ? Хөөрхөн шар шувуу сургууль судалгааны төвийн талаар гэсэн дэлгэж. За манай Хөөрхөн шар шувуу сургууль судалгааны төв нь ер нь хүүхэд болон эцэг эхтэй нь хамтарч сургалтын үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн нас сэтгэхийн онцлогтон тохирсон сэтгэхүй болон сэтгэл зүйн хөгжлийг нь дэмжсэн цогц үйлчилгээ үзүүлдгээрээ хүүхдүүдэд маань маш их өгөөчтэй байдаг. Хүүхдүүдэд маань өгөөчтэй байдаг учраас хүүхдүүд ер нь ирсэн бол явах дурггүй. Харин тийм хүүхдүүдэд амар дуртай гэдэг юм л шүү дээ. Маш их дуртай. Бүр явахгүй гэдэг. Тэгээ бүр хамгийн гол юм нь ерөөсө бүртгэл нь юугаа дуусаад айгүй цөөхөн хүн авдаг юм уу? Эсвэл маш хурдан нэг орох хүсэлтэй эцэгчүүд маш их байгаад хахад тоонд ууршдаг гэдэг юм л шүү дээ. Ер нь бол халдвар хамгаалцаар тахлын нөхцлөөс байдлаас шалтгаалаад халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад нэг ээлжиндээ цөөхөн хүүхэд авж байгаа. Тэгээд бүртгэл их хурдан дүүрдгэлдээ нөгөө хүүхдүүдэд маань ямар үйлчилгээ үзүүлдэг вэ гэхээр хүүхдийн одоо 3 наснаас эхлээд үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн энэ 3 настайгаас эхлээд тархины одоо хамгийн уян хатан үе нэрдэг. Юу л юуг одоо хүлээж аваад боловсруулад, суралцаад, хөгжөөд эргээд тэрийгэ бусадтай ингээд ярилцаад хуваалцах юм боломжтой үе эхэлдэг учраас энэ цагаас нь эхлээд бид нар ингээд хөгжүүлээд мэрэгжлийн хүмүүс нь хөгжүүлээд ээж аавд нь бас давхар энэ талын зөвлөгөө өгөөд явдаг учраас аюу сайн хөгжил дэмжлэг болж өгдөг. Тэгээ ингээд сэтгүүн хөгжил, хэл ярианы хөгжил, номоор дамжуулж одоо өөрийгөө илэрхийлэх хөгжил, хүүхдүүдтэй хамтарч ингээд багаар ажиллаж нийгэмшиг хөгжил тийм ээ. За ингээд гүйж харайх те биеийн энерги зөв захиран зарцуулах хөгжлийг нь дэмжсэн юм цогц хөтөлбөр хэрэгждээр юм давуу талтай. За 6-аас 12 насны хүүхдүүдэд юу байдаг вэ гэхээр ер нь 6-7 настай хүүхдүүдэд бас ярих хэрэгцээ, өөрийгөө ойлгуулах хэрэгцээ, урам авах хэрэгцээ те найзархах хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээг нь дэлхийн сонгодог уран зохиолуудаар дамжуулаад бас л энэ ном зохиолоор дамжуулаад ном дээр гарсан үйл явдлаар дамжуулаад өөрт нь яг хүүхдэд өөрт нь байгаад байгаа тэр хэцүү зүйлийг нь ганцхан чамд байгаа хэцүү зүйл биш бусдад ингэ тохиолд юм байна. Энэ хэцүү зүйлээ яаж даван туулсан байх нь те энүүгээр нь дамжуулаад бас ярьж гаргаж илэрхийлдэг. За энийг ингээд сонсон сэтгэлээ ээлжээрээ ярьдаг. Ингээ ээлжээрээ яриад сэтгэлээ хаваалцсан гэдэг нь бусдын өмнө өөрийгөө илэрхийлдэг. Бусад хүүхдүүд нь ингээд сонсно гэдэг чинь бусдыг сонсож сурдаг. За тэгээд эргээд багаараа хамтарч бас ажилдаг. Ингээд ер нь бол сонгодог зохиолоор дамжуулж хүүхдүүдийг ийм маш олон төрлөөр хөгжүүлэх боломж байдаг. Маш удаан хугацаанд өгөөж өгж байгаа. Манай Хөөрхөн шар шувуу сургууль судалгааны төв дээр 4 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа маш өгөөжтэй хөтөлбөр байдаг. За ийм үйл ажиллагаатай бас завгүй ажиллаж байна. Номоор дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэн нөгөө номын ач холбогдол өндөр гэж яриад байдаг. Гэтэл одоо бүр ингээд сургууль судалгааны төв дээр бүр ингээд хичээлийн хэрэглэгдэхүүн болцсон явж штэ. Тэгэхээр ер нь номоор дамжуулж ингэж хүүхдийг одоо хүмүүжүүлэх, хүүхдийг нээх ингээд ийм аргууд байдаг гэж штэ. Энэ ер нь их үр дүнтэй байдаг уу? Маш их үр дүнтэй байдаг. Би нөгөө Солонгос улсад магистрийн зэрэгээ хамгаалахдаа цэцэрлэг дээр дадлах хийгээ дараа нөгөө сургууль дээр дадлах хийхдээ номынхын санг хариуцдаг гэсэн байхгүй. Тэгэхдээ яг энэ ном зүгээр дамжуулж хүүхдтэй маш их зүгээр ингээд ном уншгээд хүүхдүүдийг оруулчихгүй, хүүхд болгонд гэртээ уншгаа өгөө явуулчихгүй. Ном дээр гарсан зүйлээр дамжуулж, агуулгаар дамжуулж ингээд бүлгийн хэлэлцүүлэг хийж байгаа. Энэ зүйл нь ямар чухал юм бэ гэд. Тэгээ хурдхан шиг Монголд очиод энийг хийх юмсан гэд их хүсч тэмүүлж яасан. Тэгээд энийгээ эхлээд нь Монголд анх ирээд ингээд жижиг хэсгүүдэд хийгээд үнэхээр хүүхдүүдийн нүд нэгдээд ингээ үр дүн төрж байгаа юм гарч ирээд тэгээ ингээ хэрэгжүүлээд яг хүүхдийн зүрх рүү хүрээд байгаа нь мэдгдсэн л дээ. Тэгээ энэ дээр манай Хөөрхөн шар шувуугийн сэтгэл зүйч багш нар ажилладаг. Тэгээд мэрэгжлийн хүмүүс нөгөө хүүхдээс гарч байгаа үгүүд
эргээд нөгөө хүүхдүүд чинь янз бүр штэ нэг үгээ буруу хэрэглэх ч юм уу, сандраад хэлэх ч юм уу, эсвэл шивнээд хэлэх ч юм уу, ийм үед нь нөгөө сонсож байгаа хүүхдүүд нь шоолох ч юм уу, сонсохгүй байх үед нь мэрэгжлийн нөгөө сэтгэл зүйч багш нар нь дэмжээд ч юм уу, хоолоогоо засаж өгөөд ч юм уу, ингээд өгөхөөр маш сайн урам аваад эхэлдэг. Тийм тэгэхээр нөгөө нэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явцад нь дэмжлэг үзүүлж байгаа тэр хөтөлбөрийг хариуцж байгаа багшийн одоо арга зүй өөрөө бас их чухал байгаа. Тийм. Сүүлийн үед Азур номын эхлэлгээр дээр магтах зэмлэх гэдэг ном маш бестселлер болж байна. Энэ номын хувьд бол хүүхдийг бас магтах зэмлэх аргын талаар ном байгаа. Тэгэхээр энэ номын агуулгын редактораар Төмөр Заяа багш маань ажилласан байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бас танаас асуулт асуухаар бэлдсэн байгаа. Ер нь хүүхдийг магтах ба зэмлэх тусгайлсан арга гэж байх ёстой юм. Ер нь магтан зэмлэн гэж ер нь яг байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол өдөр тутмын харилцаа юм байгаа хүүхдийг. Ер нь багтах зэмлэхтэр гол одоо хэлэхэд бол хүүхдээ хүүхдийнхаа гаргаад байгаа үйл явцыг нь хийгээд байгаа үйл явдлынх нь акцийг нь олж харж чаддаг байгаа ч. Тэгээд энэнд нь зориулсан үгийг л тавлаад хэлчих. Энэ ч л магтаал болоод байгаа. Хийж чадахгүй байгаа зүйлийг нь гол фокуслаад үүнийг хоёулаа ингээд засчаа гэх юм бол зэмлэх болоод байгаа. Тэрнээс бол ингээд зэмлээд бай, ингээд магтаад бай гэдэг тусгайлан одоо арга гэж юм зүйл байхгүй. За жишээлх юм бол одоо зураг зурж ялаа шүү дээ хүүхэд тийм ээ. За энэ нарыг зурлаа. Нар ингээд гоё цацрагтай ингээд шар нар зурчлаа. Ёстой гоё зурчих. Миний хүү мундаг гэх хэлчих юм бол энэ хүүхэд маань юу одоо авах вэ гэхлээр би нарыг хангалттай сайн зурчлаа. Би угаасаа мундаг зурдаг. Ахаад илүү зурах шаардлагагүй гэдэг. Энэ хүн ахаал нэг юм зураал үзүүлэхдээ үйл зурцсан. Ёстой мундаг, ёстой гоё. Тэгэл ахаал нэг машин зурлаа, ёстой мундаг, ёстой гоё. Эргээд энэ хүүхэд маань юу вэ гэхлээр магтуулах руугаа фокуслаад байна. Ямар нэгэн үйлдэл хийвэл намайг хин нэг хүн магтах ёстой, тий? Яагаад энэ хүн намайг магтахгүй байгаа юм бол магтаал яагаад дараад ингээд зураг зурчаад магтуулахаа л хүлээгээд шүү дээ, тий? Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хүүхдийнхаа хийсэн зүйл нь лийнхаа үйл явцад нь үр дүнгийн өгөхгүй зүгээр л нэг юм ёстуудын магтаал хэлээд нь шүү дээ, тий? Ер нь энэ хүүхдийг нарыг шараар зураад цацраг зурчаад ах чинь ёстой гоё байна, мундаг гэдэг нь яг юу гэсэн ч үг юм тийм ээ. Тэгэхээр ингэснээрээ яг хүүхд маань ийм үр дүнтэй өөртөө идэвхжүүлэлт ингээд авч чадахгүй байгаа байхгүй. Тэгвэл энэ үед яаж магтах юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Магтаал гэж байхгүй юм бол би тэгвэл яаж одоо хүүхдэд урам өгөх юм бэ? Тэгвэл хөөх энэ нарны цацрагууд ямар гоё жигнэсээ гэрэлтэж байгаа юм шиг ээжт нь харагдлаа. Хүүхдийнхаа энэ хийсэн бүтээлд нь тохирсон урамшууллын үг л хэлчих. Чинь ингээд ботооц. Энийг сонсон хүүхэд тэгвэл би үйл зурахтаа жинхнээсээ юм бүр яг бороо орох гэж байгаа шиг үйл зурдаг ч юм билүү? Яг ингээд нүүж байгаа юм шиг үйл зурдаг ч юм билүү? Дараад нь хийж байгаа үйл явцтай хүүхэд маань анхаарат эхэлнэ. Би хангалттай сайн, хангалттай гоё хийчлээ. Ийм гоё хийчихэд ах чи яагаад намайг магтахгүй байгаа юм бол гэсэн зүйл магтаал төвлөрөхгүй гэсэн үг байхгүй юу? Хийж байгаа зүйлдээ төвлөрнө гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид хүүхдүүдтэй урам мөхтөө хамгийн гол нь ёстуудын магтаалын үг хэрэглэхгүй. Үйл явц ахиц яг хийгээд байгаа зүйлд нь тохирсон үгийг л хэрэглээд бай. Энэ маань магтаалын зөв хэлбэр болоод байгаа маа л. Хүүхэд тахта бүр яг тэгээ магтуулаад сурцсан бол насанд хүрсэн хойно ч гэсэн энэ угаасаа нөгөө хүүхэд байхад одоо үлдсэн тэр мэдрэмжүүд бол ингээл уус цаашаа үлдээд явдаг гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас нэлийн нөлөөтэй байхтай ажлын байрнаар гарсан ч гэсэн магадгүй хин нэг нэр магтуулах гад хэрвээ одоо магтаалыг авахгүй бол тэрэндээ бас сэтгэл дундуур байгаад өөрийгөө голоод ч юм уу тиймэрхүү асуудлууд үүсдэг гэж бас уншиж байсан. Тийм тэгэлгүй яг хөө тэгээд ямар нэгэн шагналын төлөө тухайн зүйлийг хийдэг ч юм уу тий магтуулахын төлөө тухайн үйлдэлийг хийдэг өөрийнхөө төлөө биш тий тэр үйл явцаа сайжруулахын төлөө биш хин нэгнээс магтуулахын тулд хин нэг нь тэр хийж байгаа зүйлийг харуулахын тулд хийгээд идэг байх нь эргээд хин хохирох гэхлээр би өөрөө л хохироод байгаа байхгүй тухайн зүйлийг хин яахын төлөө хийж байгаа би өөрийнхөө төлөө хийж байгаа энийг аягуулсаа ойлгох хэрэгтэй тийм учраас эцэг эхчүүдтэй гол хэлж байгаа зүйл нь хүүхдээ магтнаа тий магтахдаа эргээд энэ хүүхдийг маань магтаж байгаа миний хэлж байгаа энэ үг маань хүүхдэд маань идэвхжүүлэлт болох хэрэгтэй ирээдүйд нь сайн сайхныхын төлөө хэлж байгаа учраас аль болох та хичээгээрээ за хүүхд маань таныг маш гоё зураад ирлээ. За одоо таныг зураад ирлээ. Ачраад өглөө. Та одоо юу гэх вэ? Ээжигээ ямар гоё адилхан зурсан бэ гэх юм болов? Ээжтэй үнэхээр адилхан байна. Нүдний юм бүлтгэр үлээ ээж нь. Хамар нь нэр адилхан байна. Хүү ээж нь инээмсэглэсэн байна шүү дээ. Инээж явахдаа ээж нь илүү үзэсгэлэнтэй юм аа. Баярлалаа. Болж байна да.
Ингээд ирснээр дараа ээжигээ хацрын ягааруулад ч юм уу те гоё даашин зүмсүүлээ дараагийн удаа илүү хичээнэ дээ. Тэрний оронд дийлэхдээ манайхаа хөө ёстой гоё зурчих. Гэл ундаг штэ миний охин гэл. Тий. Ингээл болчин тэгснийхэн дараа нөгөө хүүхд чинь дахин ингээл ээж энийг хард аав энийг хард ээж энийг хард аав энийг хард сүүлдээ ээж аав нь дур ямар их үзүүлдэг юм бэ чи гэл уурлаа тий. Ааха. Одоо болно штэ гэл. Сүүлдээ нөгөө студийн магтаалын үг хэрэглээд нөгөө хүүхд нь нөгөө магтаалаа л авахгүй л галс хийгээл хоромхон зур хийгээл үзүүлээд байдаг. Тийм тэгэхээр студийн магтаал гэдэг нь маань үр дүн авчрахгүй. Хүүхд маань цаасан малгай дуртай болчдөг. Мотивац болж өгөхгүй, төвчүүлэлт болж өгөхгүй учраас ээж аав маань одоо хүүхдийн маань хийгээд байгаа зүйл маань юу вэ гэдгийг аягуулсан анхаарал өгчих. Тэрэнд их хугацаа шаардахгүй. Тэгээд тохирсон урамшууллын аргыг хэлээд өгчих. Өчигдрохоосоо юугаараа эсвэл өмнөхөөсөө юугаараа сайжирсан байна гэдгийг олоод ажиглаад өгчих. Тэрийг хэлж чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас өссөн эсвэрсэн та хүүхдээ анзаардаг байх хэрэгтэй, ажигладаг байх шаардлагатай байгаад байгаа. Зэмлэлийн тухайд ер нь юу гэж хэлэх вэ? Тэгээ бас их үнэхээр яалтчгүй ингээд зэмлэх юм шаардлага гардаг. Тэгэхээр тэр зэмлэлийн тухайд бас их зөв зэмлэх шаардлагатай шүү гэдэг хэлээ тийм. Зэмлэл гэдэг дээр жишээлх юм бол ийм байгаа. Одоо манай хүүхэд зэмлэн гэдэг маань хүүхдээр өөр нь бодуулах асуудал юм уу да тий. Зэмлэн гэдэг маань өстой чи өстой бүтэхгүй амтан яг дандаа ингэж ядгийн мөнгө дандаа хайж яахын дандаа муу авч яахын чи өстой нэрэн орхиогүй штэ гэдэг маань одоо биш шүү дээ тий. Зэмлэн гэдэг маань хүүхэд өөрөө нэрэн тийм шүү дээ. Би яах тэгвэ гэдэг ийм асуултыг өөртөө өгөх зүйл байгаад байгаа. Бага насны хүүхэд бол алдааг санаатаа гаргана гэж байхгүй учраас бага насны хүүхдийг зэмлэн гэдэг нь угаасаа байхгүй зүйл. Бид нар үлгэрлэж жагаад, дан дуурайлуулж жагаад, ухамсарлуулж үйл явцыг суралцуулна. Алдаанаасаа хүүхд маань суралцаад бүтээл сэтгэлгээ нь хөгжиж явдаг. Харин одоо ухамсарлаад эхэлсэн сургуульд орсон хүүхдүүдийн хувьд яг гэхээр жишээлх юм бол миний 7 дугаар ангийн хүүхэд зунжингаа англи хэлний дугуулан дамжаанд явсаар байгаад намар англи хэлний шалгалт өглөө л дөө тий. Тэгсэн чинь одоо зунжин англи хэлний дугуулан дамжаанд явж байгаад англи хэлний шалгалтаа өгөхөөр одоо ээжийн хүлээлт ямар байгаа вэ? Өндөр л байгаа шүү дээ. Өндөр байгаа тий. Тэгээ одоо шалгалтаа өгчөөд ирсэн чинь асуулаа хэд авсан гэд. Ээж 20 авчлаа. За. Юу хүү? Одоо харин юу гэх юм болоо? Зэмлэн шүү дээ бид нар тий. Салгалсан эмчээстэй нэр яхаараа 20 авчдیں۔ Зунжин чи чинь өчнөө өндөр төлбөртэй дугуулан дамжаан сураа үзтээ хамаг мөнгөөл тэрэн чинь зарцуулсан юу сурж яасан бусдын хүүхдүүд авч болоод байдаг дүнг чи авахгүй хайцсан ингээл тийм ээ. Өстө бүтэхгүй юм байна. Наад англи хэлийг чи сурахгүй юм байна ерөөсөө гэл. За. Ер нь тэгээд зэмлэх үү? Тэгээ штэ одоо эн чинь бүр амар өндөр хүлээлттэйгээр л хүүхдээ зунжингаа явуулсан гэхээр чинь тэгээд маш өндөр хүлээлттэйгээр л явуулж байгаа штэ. Дийлэх тохиолдолд бид нар тэгээд ингээд зэмлэхээр уулын хүүхэд маань ингээд тэ ээжигээ бодоод ч юм уу шарн хөдлөөд илүү хичээх байх гэж боддог. Тэгээд ингэж бодоод тэгээд дахиад өвөл дахиад төлбөр төлөөл дугууланд нь суулгахыг хүсэн штэ. Хүүхд суух болов. Дургуутсах хаа да тий одоо тэр өндөр хүлээлтийг давж чадахгүй хэцүү штэ тий. Чи өстой юу сурахгүй бүтэхгүйгээд баахан зэмлэлсэн юм чинь тий. Би чадахгүй байхаа л гэж бодох бах тий. Тэгэхээр энэхээ оронд ямар одоо зөв зэмлэл байх вэ гэхлээрэ зунжин сураагүй байсан бол хоёулаа хорж авч чадахгүй чи. Зунжин англи хэлний дамжаанд сурсан учраас хойр авч чадсан байна. За. Одоо хоёулаа өвөл сураад эхлэх юм бол 40 руу ч ороод ирж болох юм байна. Энэ бол цаагаараа чи ямар ч байсан хичээсэн байна. Одоо ахаад 40 руу оръё гэд. Ер нь бол хүүхэд алдаа гаргах энэ 20 аавна гэдэг чинь алдаа биш аахгүй. Бид нар бол хүлээлт нь өөрөө нөгөө хүүхдтэйгээ бодит байдлаас эцэг хүлээлтээ өөр тавьчихдаг. Тэгээд тэр хүлээлтэнд хүрээгүй учраас өөрөө тэр сэтгэл хөдлөлөө хүүхд рүү уур бухимдал болгоод гаргаад тэгээд янз янзын үг хэрэгэлждэг. Тэгээд нөгөө хүүхдээс минь үр дүн юусаа гардаггүй. Тэгэхээр нэгэнтээ би үр дүн гаргаж л байгаа юм чинь харилцааны арга зүгээр зөв барах хэрэгтэй. Тэгээ одоо түрүүний жишээн дээр бол одоо хоёулаа зунжин хичээж хагаад 20 чин тгийг бодвол ахиц мөн биз дээ. Зунжин англи хэлний юунд дамжаанд явсны үр дүнд 20 авчлаа. Одоо хоёулаа өвөл суугаад 40 руу ороод ирэх. Өвөл сууж хагаад хаврын шалгалтантаа ээж 60
Ааха. 60 авсан үр дүндээ миний хүүхэд 60 авсан дүндээ миний хүүхэд сэтгэл хангалуун биш үү? Өөрөө өөрийнхөө гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байна гэдэг чинь хамгийн том аз жаргал байхгүй юу? Бусдынхаа харьцуулахгүй. Тэрний оронд манай ээж аав ангийнхан чи тавьсан. 60 авсан хүүхэд байхгүй. Дандаа 70 80 100. Тэгээ хамгийн бага чи юм уу гэл тэгдэг те. Тэр нь биш өчигдөр чи хэм байсан. Өнөөдөр чи хэдийг авж гин. Тэ тэр нь л хамгийн том амжилт. Чи хоёлаас тэ нэр намар 20 авч яасан одоо 60 болчлоо. Иргэжил гэхэд бол хангалттай миний хүү бол 80 руу ороод ирэх юм байна да. Тхийн тулд хоёлаа ахаал энэ зун хичээ. Ийм байдлаар л хүүхдүүдтэй одоо зөв зэмлэх аргыг одоо нэг бодлоо энэ одоо зэмлэх биш юм шиг санагдаж байна. Зэмлэх биш юм шиг санагдаж байна тийм. Зэмлэх гэж ярихаас гадна сүүлийн үед сонсож байгаа юмнууд юу вэ гэхээр хүүхдээ хаа нэг нудраад авчдаг байгаараа гэсэн юм пост би фэйсбүүкээс уншсан байхгүй юу. Би ер нь өөрөө хүүхдээ ер нь гар хүрдэг байхгүй юу. Тэнгүүт ингээд жоох юм настай хүмүүсээс гэрийнхнаасаа ингээд юу сонсоод байна гэхээр хай нэг одоо ингэж явах хэрэгтэй. Хэвээ буруу эргэлсэн хөхөд бохоо зүнээс хатуу шууч гэдэг юм нэг ийм зүйл сүүлийн үед маш их сонсоод тэгээд энэ дээр би өөрөө бас жоохон эмзэглээд тэгээ энэ тал дээр бас мэрэгжлийн хүнтэй би ярилцаж сонсох хэрэгтэй юм байна да гэж бодож байсан. Тэгэхээр энэ хүрээнд өнөөдөр бас энэ асуултаа асуу. Яг над чиг ийм асуудалтай мэдмээр байгаа мэрэгжлийн хүнтэй ярилцах хүсэлтэй байгаа эцэгчүүд бас олон байгаа гэж бодож байна. Ер нь одоо хүүхдийг зодохгүй гэдэг энэ тал дээр ер нь иймэрхүү байдгийн болоо тийм. За миний нөгөө хэлэхэд миний хувьд бол бас нөгөө нэг захирангуй хүмүүжлийн хэм маягийн үеийн хүүхчүүдээ те бидний үед бол болохгүй алдаа гарах юм бол шийтгэл арга хэмжээ авдаг, нудруулдаг, багш нар маань ингээд буруу бичих юм бол зохиод авдаг те, дэвтрээрээ зохиод авдаг, гараараа зохиод авдаг, юм өргүүлээд ингээд шийтгдэг ч юм уу те. За яг тэр сургууль хүмүүжлэх арга маань биднэрт өвлөгдөөл ирдэг. Одоо физикийн багш байхдаа бид нар чинь одоо буруу бодох юм бол нудраад авдаг багш байсан. Би өөрөө. Тэгээд эргээд физикийн багш байжгаад Солонгос улсад хүүхд хүмүүжлэх арга зүгээр магистрийн зэрэгээ хамгаалаад ирэх үед магистрийн зэрэгээ хамгаалчаад дахиад дараад насан туршийн боловсролын төвд суралцаад эцэгхийн дасгалжуулагч гэдэг мэргэжлэр суралцж байгаа. Тэгээ ингэж яхаа явцдаа маш олон нарийн ингээд задлаад одоо хүүхд гэдэг юм бэ? Ямар арга зүгээр яадаг юм бэ ингээд явахаар ингээд ой тоонд ортол нэг зүйлийг хэлэхэд багтаа хүчгүй гэдгээ мэдрэх юм бол хүүхэд хүчтэй гэдгээ мэдрэхийг өөр хаа нэгэн газраас эрэлхийлдэг. За. Хүчгүй гэдгээ ямар нэгэн газар мэдэрсэн хүн хүчтэй гэдгээ мэдрэхийг өөр нэгэн газраас эрэлхийлдэг. Тэгэхээр бид нар нөгөө хүчээ хүүхдэд гаргаад байх тусам хүчирхийлэгчийг бид нар хүүхдэд ирээдүйд төрүүлээд байна. Хүчийг хүүхдэд гаргаад байна. Тэр тусам сэтгэл зүйн одоо дархлаагүй хүүхдийг бий болгоод байна. Эцэгчүүд болохоор сэтгэлийн хаттай болгоно. Аль болох хатуу гараар өсөх тусам миний хүүхэд сэтгэлийн хаттай болно гэж эндүрдэг. Хэдий ч нэ бид нар хатуу байна. Хэдий ч нэ хүүхдийн маань сэтгэл эмзэг байгаад байдаг. Хайр дутуу байгаад байдаг тий. Тэгэхээр хатуу гараар өсгөнө гэдэг нь маш том эндүрэл юм. Аль болох хайраар хэдий ч нэ дүүрэн байна. Тэрүүгээрээ бусдыг хайрладаг. Тэрүүгээрээ хэцүү үедээ өөрийгөө ингээ хамгаалдаг дархлаа нь болж өгч идэг. Хэдий ч нэ хатуу гараар өснө тэдэ ч нэ одоо өсөглөн сэтгэл нь өсөглөн бүх зүйлд ингээ эмзэг хандж яадаг учраас аль болох ирээдүйд ямар ч үед хүүхд маань амьдарч магадгүй шүү дээ тийм учраас өлсөж магадгүй даарч магадгүй найзаар дутаж магадгүй гэхдээ л ганцаардсан үедээ ч гэсэндээ миний хүүхэд ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй тулд сэтгэлээрээ дүүрэн байхын тулд багаас нь хайраар дүүрэн өсгөх хэрэгтэй. Ингийн тулд яаж игээд л гар хүрч болохгүй. Энэ хатуу зүйлийг бүү хийгээрээ. Энэ хайр бол хамгийн гол сэтгэлийн дархлааг бий болгож идэг зүйл юм аа. Тэгэхээр энэ багтаа хүчгүй гэдгээ мэдэрнэ гэдэг маань та хүүхдтэй хүч хэрэглэх. Хүч хэрэглэх гэдэг маань бие махбодоор хүч хэрэглээд ахаар бас нэг тал их дуу хоолойгоор бид нар шийтгэлдэг штэ нэг голэсийн чарчаагүй юм чинь гэл ингээл бид нар хэлдэг те энэ маань ч гэсэндээ бид нар хүүхдээ сул дорой гэдэг мэдрүүлээд байгаа. Аль болох энэ хүүхдүүдээс хүүхдтэй хэлхийг татгалзаарай. Хүүхдээ нэг тусдаа бодгал гэдгийг хүлээн зөвшөөрөөд хайрлаарай. Тусдаа тэр байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. Цаанаасаа өгсөн өгдлийг нь олж хараарай. Тэгээд олж хараад мэрэгжлийн хүмүүст энэ туслалцаа авч хөгжүүлээрэй. Энэ л одоо ээж аав бидний үндсэн үүрэг байгаад байгаа. Би 2 настай хүүхэдтэй. Жоохон байгаа зү. Тэгээд жоохон. Тэгээд ингээд
хаяада ингээд хамаатнуудаа ингээд үйл ажиллагаанд ингээд оролцоод бид нар чинь хин нэгний төрс өдөр болдог, баяр ёслол болдог. Манай хүүхд ингээд намайг ороод уйлаад байдаг байхгүй юу? Ингээд ишин тийш ингээд чиргээл ингээд тийшээ явна, ийшээ явна. Хүн ойртохоор уурлаад одоо хөрхөө ялтчгүй карантины үе болохоор маш бага хүмүүстэй уулздаг, хүүхдүүдтэй ингээд ойрхон насны хүүхдүүдтэй уулзаж тоглох нь маш бага байдаг ч гэдэг юм уу. Тэгээд ингээд ангууд бас айгуу тийм зэмлэлтэй байгаад байдаг байхгүй юу? Хүүхд нь ингээд ерөөсөө ингээд уйлаал тэгээл тэнгуут ингээд араас нь дагаал ингээд байдаг гэд. Гэтэл би яг энэ номноос ингээд уншаад бүр яг тэглгүй яа гэм бэ гэж бодсон юм юу гэхээр угаасаа л уйлна гэдэг чинь хүүхдийн ажил шүү дээ тий. Хөгжлийнхөө ингээд одоо онцлог тийм тохирсон юм авир гаргаж яхад нь тэрийг одоо уйлаад байна гэж хэлнэ гэдэг чинь бас өөрөө их сонио ойлголч шүү дээ. Тэгээ уйлна гэдэг чинь өөрөө хүүхдийн илэрхийлэл юм ч өөрийнх нь хэл. Ээжээ би танаас холдмооргүй байна. Ээжээ би дараад байна. Ээжээ би таныг санаад байна гэдэг өөрийгөө илэрхийлж байгаа хэлэмжүүд ээ. Тэгэхээр хамгийн гол нь тэрийг тайвшруулах л хэрэгтэй. Тэрнээс л дугаа бол яг хүчээр дугаалгадаг зүйл биш, зэмлээ дугаалгадаг биш, зүхтаа толдчихдаг зүйл биш те. Хүүхэд уйлаад байгаа үед тэр уйлахыг дуусах хүртэл тайвшруулах л хэрэгтэй. Тэгэхээр 2 настай хүүхэд ороогод байвал ямар ч байсан богино хугацаанд найдвартай байдлаар ээж үлдээд сурах хэрэгтэй. Тэ эмээ өвөө дээр нь ч юм уу ээж нь яг доод дэлгүүрлүү явчаад энэ зүг хүртэл явчаад хүрээд ирээ гэд маш богино хугацаанд те нэг 10 минутын хугацаа тэгээд гарчаад 10 минутын хугацаанд буцаж орж ирж үнэн байх хэрэгтэй. Тэгээ ингээ богино хугацаа дараад ингээ минутаа ингээ ахиулаад ээж гардаг гарчаад буцаад ороод ирдэг. Энэ үнэн байдаг. Тэгээ ээжийг гараад ороод ирэх оронд тэр хүүхдийг нэм залхаахгүй тийм хэцүү биш одоо байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд үлдэж сурдаг. Ээжээсээ холдно гэдэг чинь тийм аймаар зүйл биш байдаг гэдгийг мэдчих аавна. Тэгээ ер нь бол 2 настайгаасаа эхлээд хүүхэд маань нийгэмшиж сурах хэрэгтэй. Одоо хамгийн гол нь одоо 2 насны чинь тархины хөгжил идэвхжүүлэлттэй үе нь учраас янз янзын юмаа сураад хэл ярианы хөгжлийн бас маш сайн одоо идэвхжиж хэлдэг үе учраас нэг марилцаанд масаа орох хэрэгтэй. Оруулаарай гэж байгаа юм тий. Та түрүү хэлсэнтэй богино хугацаанд яг одоо тэр цаг дээрээс энд ирэхэд ээж нь ирнэ гэж хэлнэ гэдэг чинь тэгэхээр хүүхдэд бас бид нэр жоохон худлаа ярих гэдэг шүү дээ. За одоо ингээд жишээлбэл ажилдаа явах та тий ээж нь дэлгүүр гараад гоё мавдраач гэдэг юм тий. Ингээд бид нар жоохон худлаа ярих гад хүүхэд учраас гэдэг ингэж болгодог. Гэтэл та өөрөө ингээд саяны таны ярианаас сонсоод үнэн байгаарай. Зүгээр явчаад яг тэр цагтаа ирээрэй гэж байна. Энэ юу нь ямар үр дүнтэй юм бэ? Тий. Хүүхэд өөрөө одоо сая ээжигээ ороогоод уйлаад байна гэдэг чинь та худлаа байдаг шүү дээ. Явчаад ирнэ гэж ярьдаггүй шүү дээ. Гэт тэгэхээр явчаад ирж л байгаа зүтэй ээж нь гэд өглөө гарчаад ээж нь утахгүй ирнэ гэж утахгүй ирнэ гэдэг чинь хүүхдээ гарчаал ороод ирэх эхэлж байгаа. Тэгэхээр хүүхдэд нэг тодорхой хэмжээ хязгаар харуулах хэрэгтэй байна. Тэг чи энд гарчаад энд дэр чинь гэчээд ирэхгүй ингээд худлаа жоохон өнгөрчл юм бол ээж худлаа байдаг гэд дараагийн удаа танд ийм зүйл дээр итгэхгүй ингээд ээжээгээ орох юм өөр шинэ газар үлдэхтэй худлаа байгаад байдаг. Тийм учраас ямар ч тохиолдолд ээж аавд маань хүүхдэдээ чадах амлалтаа л өгөх хэрэгтэй. Чадахгүй амлалтыг бол ер нь өгөхгүй байх хэрэгтэй. Цаашдаа нэг хүүхэд маань шинэ орчиндөө дасахдаа ямар нэг ихтгэл өмчлөлт тогтохдоо ийм жишээгээрээ баримжаа аваад байдаг учраас хүүхэдтэй амлалт өгөхдөө ер нь хүүхд юм чин гэж бүү ягаар хамгийн ихтгэл үнэмшил хамгийн сайн баримталдаг нөгөө юу чинь хүүхэд байгаа даа. Тийм. Хүүхэд эмчин гэж битгий тэгэрэг. Хүүхэд эмчин гэж нэг бас одоо бидний тоодоггүй тал бол хажууд нь маргаалтдаг тий. Одоо тэгэл жаахан бахт нь 2 настай ингээл ийм бахт нь яалтчгүй ингээл заримдаа хажууд нь ингээл хөртөгөө маргаалтчихгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас хүүхдийн хажууд одоо биетэйгээ маргаалт нь өөрөө хүүхдийн сэтгэл зүйд бас нэлээ нөлөөлдөг гэж сонсч ирсэн. Энэ тал дээр бас мөрөглөө өнөөс үг сонсмоор. Хамгийн их нөлөөлдөг гэж үздэг. Эрт дээр үед бол манай Монгол нүүдэлчин соёлтой үед бол Монгол ах уу бол хүүхдийн дэргэд маргалддуутэй. Ингээд муудалцах үед ч нэг нь сулууг хэрэглэх үед ч юм уу ингээ хоолоогоо засаад ч юм уу тэгээ хүүхдийн дэргэд маргалддаг үхэлж ярих юмаа болвол гэрийн гадна ярддаг байсан ийм түүх заншилтай юм билээ шүү дээ. Тийм тэгээд одоо сүүлийн үед бол ийм түүх ёс заншил маань алсраад хүүхдийн дэргэд бүр нэлээд одоо ширүү маргалдах ийм тохиолдлууд гарцаагүй гараад байгаа. За гэхдээ одоо аль болох залуу хсууд маань гэр бүлүүд маань хүүхдийн дэргэд маргалдах ийм зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхд маань надаас болж ээж аав маань маргалдаж гин муудалж гин энэ одоо хоёр хүн маань ингээд хүүхдүүд маань тэр урт хугацааны тэр одоо энэ ийм зүйлээс болоод маргалдаж гин энэ хоёр маань ингэчгүүдээ тэгчгүүдээ эргээд энэ хоёр маань ингээд эвлэрэлтэндээ гэдэг ийм төлөвлөлтийг хүүхд хийж чадахгүй шүү дээ. Ингээл
энэ хоёр маань ингээд дайсан болчлоо. Ийм аймаар юм бэ гэдгийг л ингээд бодоод эндээс айдас бий болчихж байгаа. Тэгээд өгшүүр бий болж байгаа тий. Ингээд сэтгэл санааны маш олон хэцүү зүйлсүүд маань хүүхдэд маань бий болно. Тэгэхээр хэрэгцээ одоо хүүхдийн дэргэд гарцаагүй та бүхэн минь маргалдсан бол хүүхдийн дэргэд сайхан эвлэрээд бие биенээсээ уйжл буугаад би ийм учраас ингэсэн би ийм учраас инглээ гэд би биенийгээ гоё тэрвэрж хайрлаж байгаагаа бас харуулчих хэрэгтэй. Боломжтой бол хүүхдийн дэргэд сэтгэл хөдлөлөө бариад тий сөрөг сэтгэл хөдлөлөө зөв аргаар гаргадаг аргуудтай болчих хэрэгтэй. Бүр ингээ уур хүрээд муухай хөдлөх гэдэг байвал бүнзгийн амьсгаа авдаг ч юм уу, нэг хүүт ус уучдаг ч юм уу, нэг карантинхаа усыг сайхан гоожуулцдаг ч юм уу, ашиг гараад алхацдаг ч юм уу, тий ийм байвал ийм сөрөг сэтгэл хөдлөлүүдээ гаргадаг аргуудтай бас төвчгэж болохгүй тий сөрөг сэтгэл хөдлөлөө гаргадаг аргуудтай бие биедээ буулт хийдэг байх тий цугтаа инээж цуварч уралдаг байгаарай гэдэг ерөөлийн үг байдаг шүү дээ тий ийм аргуудтай байх хэрэгтэй. Ер нь бол гэр бүл болно гэдэг чинь тэр чигтээ хариуцлага хүүхдний бүрийн тоогоор хариуцлага тэгэхээр энийгээ маш сайн хосууд маань хумсарлах хэрэгтэй. За хит их хэрэглээд бас би нэг юм асууя гэж бодож байсан. Яг тэрийг бочлоо. Одоо хүүхэд гэдэг чинь өөрөө гэр бүлийн тал гэж бас үг байдаг те. Энэ ер нь хэр үнэн одоо ортой үгүй. Магадгүй ингээл сургалтын төв дээр ч юм уу ингээл одоо нөгөө цэцэрлэг дээр ч юм уу те ингээл хүүхдийн ингээд нэг сэтгэл зүйн ер нь ингээд заар гэр нь магадгүй юм болов гэдэг нэг ийм зүйл хүүхдээс өөрөөс нь мэдрэгдэн гэж ер нь байх. Байлгүй яах вэ? Одоо ер нь ингээл 10 хүүхэд ирлээ гээл тэгтэл тэр 10 хүүхэдтэй нэг 2 өдөр ажиллаад ирэхээр за энэ бол эмээ өвөөтэйгээ амьдардаг хүүхэд юм байна. За энэ ээж давмгай юм байна. За манай энэ бол айлын баг юм байна гэж гацааг ингээд шууд уншигддаг шүү дээ. Тийм тэгэл ер нь бол олон жил хүүхэдтэй ажилласан туршлагаараач тэрөө те ер нь бол хүүхдээс уншигддаг. Гэр бүлийн хүмүүжлийг хүүхдүүд шууд л тусгаал авдаг. За энэ манай энэ бол зурагтнаас салбгүй нөхөр байна. За манай эднийх бол ерөөс ингээд хувцаа бол начигтлан сайхан ивхэл гараа заавал угааж аваад суудаг ч юм уу юм хүүхд байна. Зарим нь бол зүгээр л буруу хараад суучих ч юм уу ингээд зөрүүд гэл ингээд ер нь бол гэр бүлийн соёл гэр бүлийн хүмүүжил бол хүүхдээс шууд уншигддаг. Тэгээд тийм учраас эцэг гэх маань хүссэн хүүхдийнхаа анхны багш нь. Тийм. Одоо тухайлах юм бол магадгүй ээж аав ингээд хажууд маргалдаад байдаг ч юм уу те ингээд нэг эсвэл бүр нөгөө одоо хүчирхийллийн нөхцөл байдалтай ч юм уу ийм байгаа хүүхдээс ер нь жишээ нь гэх юм бол те ер нь ямар авир гардаг вэ? Ямар одоо байгаад байвал за магадгүй юм болоод байгаа гэж хамгаалт юм бэл. Ер нь бол хүүхдийг магадгүй одоо та асуухтаа надаас тийм хүүхдээс ингээ муухай ааш гардаг байх гэж бодож асуусан байж болно. Ер нь юм ярихгүй. Ер нь бол дотгошоогоо. За маш дотгошоогоо нэгддэггүй өөртөө итгэлгүй байдаг да. Тийм хөвчлэн болол. Тэгэхээр аль болох бид нар чинь өөртөө итгэлтэй тий өөрийнхөө ертөнцийг нээсэн ийм хүүхдийг бий болгож итэл ээж аавын тэр харилцаанаас болоод хүүхдийнх маань улам дотгошоогоо болоо тий өөртөө итгэлээ алдаад байна л гэдгийг ойлгочих хэрэгтэй. Тий. За нөгөө талаас одоо ингээд зэмлэгтэй ч одоо хатуухан зэмлэхгүй те одоо ингээд байнга хүснээр нь байлаа одоо начиг төрлийн ээж аваа штэ ингээд яалтчгүй ингээд хүснээр нь байгаа. Тэгэхэд энэ тохиолдолд бас нөгөө хит эрхлээд хит буруу тал руугаа болчихвол гэдэг юм санаа зовлт надад байдаг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь хүүхдтэйгээ яг яаж харьцах хэрэгтэй юм болоо. Магадгүй одоо нөгөө ээж аавын байр суурь бол одоо нэг байх хэрэгтэй, хатуу байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг ер нь нэлээд уншижсэн. Тэгэхээр энэ тал дээр бас мэдээлэхгүй та. Зөв маш зөв асуулт байна. Юу яа нөгөө зэмлэгтэй хүртэл зөв байх хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд минь бас юу хараа буруу ойлгочих гээд байдгийг бүхнийг зөвшөөр гэдээ ойлгочихсон. Энэ маань бүхнийг зөвшөөр гэсэн үг бол биш л дээ. Жишээлх юм бол хэмжээ хязгаар дотор нөгөө алдааг нь хумсрлуулж ялгуулах хэрэгтэй. Зурагт үзнэ гэж тэгэхээр заа үзүүл орчин цагийн хүүхдийг үзүүлэх хэрэгтэй гэж үзүүлээд байж болохгүй шүү дээ. Гар утсыг үзүүлгээл байд болохгүй тий. Тэгэхээр бүхнийг зөвшөөрөөд байж болохгүй бид нар чинь яагаад энэ зурагт чамд хэрэгтэй чи яг ямар хугацаанд үзүүл тохиромжтой вэ гэдэг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Ер нь 2 хүртэлх насны хүүхдүүдэд бол зурагт дэлгэц технологи төхөөрөмж бол ерөөсөө ямар ч шаардлагагүй энэ чинь тархины хөгжлийн хамгийн эд хөгжлийн үе учраас энд чинь цахилгаан соронзон гар утас энэ дижитал төхөөрөмж чинь тэр чигтээ цахилгаан соронзон орон шүү дээ. Энэ орон чинь тархины одоо эд эсүүдийн чинь хөгжлийн хурдцыг нь сааруулад орчихно. Тийм учраас 3 настайгаас нь эхлээд бага хэмжээгээр үзүүлж болно. Энийг хүүхдтэй утсан дээрээ сэрүүлэг тавиад эсвэл нэг хүүхдтэй кино үзэн шүү. Эсвэл
нэг кино үзчихэд илүү шунаад байвал ээж нь зурагтаа маргааш үзүүлэхгүй. Энэ бол ухаалаг сонголтыг хүүхдэд өгч байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө зөв хүмүүжлийн арга болоод байгаа. Хэд ч зөвшөөрөмтгий биш. Гар утсан дээр ч гэсэндээ тэр нойр унтах дээр ч гэсэндээ одоо түрүүний нөгөө зөвшөөрөөд хүүхд маань дураараа тоглож байгаа л унтаг гэх юм бол зөвшөөрөмтгий очих гээд шүү дээ. Хэд дур зургаар нь болгочих гээд байна. Манай гэр бүл 9:30-аас унтдаг гэвэл энэ дадал хвшлийг гэр бүл тэрчгтэл олгох ёстой. Тэгэхгүй за миний хүүхд 12-оос унтаад байвал 12-оос л унтъя, нэгээс унтмаар байвал нэгээс л унтъя гэвэл түрүүний хэлээд байгаа нөгөө дур зургаараа хүүхд болчих гээд байгаа. Тэгэхээр хүүхдийнхээ юун дээр бол ээж аав болвол хариуцлага ухамсарлаад тэр хэмжээ хязгаарыг бас тогтоож өгч явах хэрэгтэй. Гэхдээ энийгээ бол загнаж зэмлэж биш хэдүүлээ 9:30-аас унтах нь яагаад үр дүнтэй вэ гэдгээ ойлгуулад өөрсдөө үйлдэлээрээ гэрлээ унтраагаад өөрсдөө унтахгүй ээжээч өөрсдөө хажууд нь компьютер оролдоод байгаа ээжээч унтгээ орондоо хөөчих юм бол хүүхд унтахгүй шүү дээ. Унтахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бага насны хүүхдтэй айл байх тусмаа л бүгдээрээ орчноо харанхуй олгоод хийж байгаа зүйлсүүдэд орхиол орондоо орчиж хүүхдийг унтуулна. Өөр арга байхгүй. Харин тийм. Тэгэл 9 гээл орондоо орно хийх ёстой зүйлтэй бол хүүхдүүдээ ер нь хүүхд унтахад нэг 10 минут орондоо хөргөөдий. Тэгчээл шуугтнаад эхэлчих юм дөө. Ер нь бол бүх орчин харанхуй болчихвол тэгэл босоод ажиллаа хийчих болно шүү дээ тий. Тэгээд нэгэнтээ одоо 12-оос унтдаг дадал би болцсон бол тэрийг өнөөдөр 9 рүү аваачих чадахгүй. 12-оос унтдаг болцсон тэр хүүхдийг 11:50 руу аваачна. 11:40 руу аваачна. Тэгээ 11:30 руу аваачна. Тэгээд нэг 2 сарын дараа 9 рүү унтдаг болчих шүү дээ. Тэгэхээр чинь энэ багаар ингээд тасгаад яг цагт нь унтдаг болох боломж байгаа байхгүй. Оролдлого ерөөсөө. Тэгээд 9-оос унтдаг болж ээж энэ тархич нь чанартай нойроо аваад хүүхд маань нөгөө ой тогтоолт сэтгхүүн хөгжил, бие бэлтрийн хөгжил, дархлаа бүгд ингээд сайн ажиллана. Ерөөсөө л энэ тархины үйл ажиллагааг шөнийн нойрчны чанартай нойрол авч явж байгаа учраас энийг тэгэхээр нөгөө нэг зөвшөөрөмтгий хүүхдээс нөгөө нэг бүх зүйлийг нь зөвшөөрөөд дур зургаар нь явуулдаггүй биш хэмжээ хязгаараа хаана барьж авах гэхээр зөв дадал хвшил дээр бид нар барьж авчлаа хэвээр. Заалтлаа. Хүүхдтэй бас ярилц шууд ингээд загнаа зэмлээд хаванд ярилц гэдэг гэж юм те. Гэтэл ээж аавуудын бас нэг одоо жоохон алдаа гаргадаг юм бол хүүхэд эмчээ ойлгохгүй ч гэдэг юм те. Ярилцдаггүй нэг ийм асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй өөртөө нь ер нь ингээд ярилцахын ач холбогдол юу юм бэ? Жишээлбэл бид нар ингээд ажил дээр сайхан ярьж байсан байхгүй юу? Тэгээд яриад ингээд ээж ааваа яагаад ингэж гэсэн битгий том хүний асуудалд оролцоотой. Битгий том хүний ярианд оролцоод ч гэдэг юм уу. Тэгдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд бас ярилцах бол маш их давуу талтай одоо их үүрэг өчтэй гэж сонсч ирсэн юм байна. Маш чухал. Ер нь хүүхдтэйгээ насыг голохгүй ярилцдаг байх хэрэгтэй. Насыг голохгүй учир шалтгааныг нь насанд нь тохируулаад тайлбарлаж ойлгуулдаг байх хэрэгтэй. Тийм үү? Гэл тэгтий. Одоо 3 настай хүүхд ирээл ирчлээ гэл тэгэхээр чинь миний ингээд гар тэр чигтээ ингээд хамтдаа усан бодгаар юм бодож байгаа гар тэр чигтээ усан бодог болсон байсан байхгүй юу. Тэгээ яана одоо миний гар усан бодог болчлоо. Одоо би яах вэ? Угаачгүй юу гэдэг хэлж байгаа. Тэгээ ингээд би угаацсан чинь ингээд арилахгүй хүүхдүүд намайг шоолуулж хамгаалж чадахгүй. Би хүүхдийнхаа яг насан тохируулж ярьж байгаа. Чадна шүү дээ. Ингээд гих мэдчлэн хүүхдийнхаа насан тохируулж хүүхдтэй ойлголцохыг хүсвэл тэр хүүхдийн насанд очиж сэтгэх хэрэгтэй. Тэгээд энэ одоо жишээлх юм бол шүдний эрүүл ахуй чихрийн хор хөнөөлийг ярихын тулд шүдийг чихрийг ер нь бол 7 хоногт нэг л иддэг бай гэхийн тулд чихэр хортой эрүүл мэндэд чинь муу гэж хэлсэн дээрүү шүдэн дотор шүдний хорхоонууд ингээ амьлаад тэ миний шүдний өрөвдөлтэй шүднүүд юм ээ өвтгөөд байна гинэ гэд үлгэр болгоод яриул дээрүү тэ тэгэхээр үр дүн мэдрүүлэхийн тулд насанд нь тохируулж сэтгэгээд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдэд гололгүйгээр насанд нь тохируулж тайлбарлаж өгөх аргыг хэрэглэх хэрэгтэй. Тэрнээс биш нөгөө нэг захирангуй хараад тушаагаад биелүүлүүлдэг болно гэдэг маань эргээд юу вэ гэхээр тэр хүүхдүүд маань тухайн зүйлийг гүйцэтгэхийн тулд хин нэг өмнөөс хийгээд байгаа юм шиг. Тэгээ ирэхээр урт хугацааны үр дүн гаргахгүй урт хугацаанд нөгөө зөв дадал хвшил өөрийнх нь төлөө хийгдэхгүй тэр хүний төлөө хийгээд байгаа юм шиг болцохоор ч хайран байгаа даа. Тэ? Хүүхдүүд цэцэрлэг дээр юм ярьдэн шүү дээ одоо гэрийнхний хадлаар тий ар гэрийнхний хадлаар одоо манай аав ингээд ээж ингээд манай эмээ өвөө ингээд гэд тиймэрхүү одоо тийм хөвгчлөлтэй ер нь юм ярианууд ярих тохиолдол ер нь байдаг уу? Йоо зөндөө яриа шүү дээ. Ер нь бол яриулаад байвал ер нь бүх юм л ярина. Тэгээ яриулаад байвал бүх юм л ярина. За яриулахыг хүсэхгүйсэн ч ярина. Багшаа гэж байгаа л ер нь бол
хамгийн хайртай үнэл байт юм шиг байна. За. Тийм тэгэл ингээл юмаа ярих гал тэсэн ядан хүлээгээл ирдэг болов гэж боддөг шүү дээ тий. Тэгэл тэрийг нь бол бас өөрхөн сонсоол тэгэл за гэж ярилцаал өнгөрдөг байх тий. Тэгээд ингээд сонсож өгөх ер нь сонсож өгөх тусмал баярлна. Сонсож өгөх тусам ингээд нүдэн гэрэлтэл баярлалаа. Тэгээд их нууц том нууц хадгалагч шүү дээ. Тэгээд ээж авданд гэсэндээ түүнийг нь мэдсэн юм шиг байж болохгүй. Яад гэвэл хүүхдийн хувьд нөгөө нэг багштай ингээ хичээгээд ингээ ярьсан зүйлийг нь багш нь ээж авд нэргүүлэн ярьж байгааг мэдчих юм хүүхд жоохон онцгүй. Тийм. Тэгээ үүнийг далимдуулаад эцэг эхчүүдэд бас хэлэхэд хүүхд нөгөө нэг ээжтэй нууцаа ярьдаг штэ тий. Тэгвэл ээж нь сонирн болгоо аавд нь ярьдаг. Ингээ ирэхээр хүүхд бас нууцаа ярихаа багсаад ирчихдэг. Тийм учраас ээж аав хоёр маань бас энийг нь ээж нь аавд нь ярьж болох уу гэж бас асууж явах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхд өөрийнхөө үнцэнтэй гэдгийг мэдж ойлгож эхэлдэг. Тэгэхээр юм сүртэй ингэж бас битгий хүлээж аваараа хүүхдийн ийм л үнцэнтэй байдаг. Хүүхдийн нөгөө хөгжлийн онцлогоос шалтгаалаад нөгөө аашрын нүүрслэгч гэдэг юм уу юм байдаг шүү дээ. Одоо бүр ялах нэраа хүүхэд бол одоо тэдэн 7 хоног тэр гинт нэг 7 хоног бүр амар уйлж агаад тэг гайг болчих гэдэг юм уу те. Энэ ингээд одоо хачаа аашлаад уйлаад байна ч гэдэг юм уу нэг юм ярьдаг ш. Тэгэхээр тийм нэг хөгжлийн онцлогийн юм тодорхой үе шатууд ааш нь өөрчлөгдөж гэдэг юм уу нэг тодорхой хугацаа гэж юу байдаг юм болоо гэж бодсон. За ерөнхийдөө бол хамгийн адармаатай нас бол ерөнхийдөө 2 нас л байдаг л та. Тийм бус наснууд бол онцлогуудтай. Гэхдээ адармаатай нас яг гадаа мэддэхгүй тэгэл тухаараа газар мөргөөл гидэж тасавч тулгаагаа мөргөөл тэгэл хүүхэд ингээл хазаж майжаал ээжийнхээ өсмөснөөс зулгаагаал ээж аавыгаа ингээл хазаал тэгэл муухай чарлаал тэгэл зөрүүдлээл нөө гээл орилол тоглох чийж хүртэл нөө гээл тоглоомоо хүүхдээс булаагаад дагаад асууд нэг 2 нас л байдгийг. Бусдаар бол нэг ив аян битэх аргалагдаад арганд ороод байдгийг. За 2 насны нэг юм үеийг ээж аав айгуу гоё хүлээцтэй тий өнгөрөөчих юм бол дажгуул гэж харсан да ер нь бол тий. За ерөнхийдөө бидний ярилцлага дуусчин ярилцлагаа төгсгөл бас хөөрхөн шар шүү сургалтын дууны талаар бас мэдээлэл авмаар байна. Ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүд байдгийн бэ? За тэгээд нэг ангитай хичнээн хүүхдүүд байдгийн бэ? Хүүхдүүд одоо яваад ямар хөө одоо үр дүнтэй байна вэ гэдэг хүрээндээ. Манай хөөрхөн шар шүү сургалт судалгааны төв дээр бол сэтгэл зүйч, сэтгэл судлаач мэргэжлийн сургуулийн өмнөх боловсролын багш нар ажилтдаг. Тэгээд ингээд бүтэн баг болж ажиллаж чаддгаараа хүүхдэд болон эцэг эхчүүдэд өгөөж өгдөг болов гэж боддгийн. За тэгээд би өөрөө багш нараа аваад шалгаж аваад тэгээд 3 сарын хугацаанд бэлтгээд тэгээд хүүхдтэй ажиллах эрхийг нь өгдөг. Тэгээд ямар нэгэн байдлаар цагийн багш ч юм уу ийм багшийг хүүхдтэй ажилуулдаггүй. Хамгийн чухал одоо бид нарыг хайрлаж гүндэтгэж авах үйлчлүүлэгч маань хүүхэд байдаг учраас тэгээд хүүхдүүдэд манд нэг ээлжиндээ нэг 10-аас 12 хүүхэд аваад 2 цагийн хугацаанд тоглоомын аргаар голцоо одоо ном уншлах тоглоомын аргаар сэтгэн бодох хэл ярианы хөгжил, бие бэлтрэх хөгжлийг нь дэмжих үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд нэг 12 удаагаас нэг 48 удаагийн сургалтанд хамрагдаад хүүхдүүдийг ер нь бол юу ч ярьдаг хүүхд ярьдаг болдог. Тэгээ айдас ингээд нэг шинэ орчинд тасдаг хүүхд тасдаг болдог. Тийм найзтай болчдог. Тэгээ ер нь бол маш олон хүүхдийн насанд тохирсон хөгжлөд дэмжигдэж ирдэг. Манайхаас үйлчлэгээ авч ясан маш олон хүүхдүүд байдаг. Тэгээд насны хувьд бол нэг 3-аас 12 настай хүүхдүүдэд одоогоор байгаа. Миний өөрийн хийсэн судалгааны чиглэлүүд яг энэ насны хүрээнд учраас яг энэ насныхаа хэмжээнд одоогоор сургалт үйлчлэгээ үзүүлж байна. За танд баярлалаа. За баярлалаа. Азхар номын ихтлгүүрээр дээрээс кафетерийн нэвтрүүлэг маань та бүхэнд хүрлээ. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирж ярилцсан танд баярлалаа. Азхар номын ихтлгүүрээс ном худалдаа авах эрхийн бичиг болон за Монгол менежер дэвтэр танд заалж байна. Баярлалаа. Хамтайсан та бүхэндээ баярлалаа. Кафетерийн нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар дахин өгөөчтэй ярилцлаар та бүхэндээ уулзъя. За баярлалаа. За амар ярьсан уу? Өстой гоё ярьлаа. Өстой гоё ярлаа. Би нөгөө өөрөө бүр тантай ингэж ярилцах яа хүсэж байсан байхгүй юу? Тэгээ бүр тэр түрээнд аюу гой сайн мэдээлэл авсан. Өстой баярлалаа. Зөв үрийг номоос аз хур номын их дэлгүүр